Сайн байна уу? Ника байна. Та бүхэн маань миний бичлэгийг үзэж аваад маш их баярлалаа. За тэгээд өнөөдөр хамгийн түрүүнд миний бичлэгийг хүлээж үзэж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Бас тийм комент авахаар бас амар баярлалаа юм билээ. За тэгээд өнөөдрийн бичлэг маань муур яагаад 0-оос өөр газар ер нь бол бие засдаг вэ гэдэг талаар та бүхэндээ одоо танилцуулъя гэж бодож байна. Тэгээ бас яаж энэ асуудлыг шийдэх үү те хэдэн аргыг та бүхэндээ бас зааж өгье гэж бодож байна. Тэгээ та бүхэндээ тус болоосай бас мууртайгаа уртудаан зүг гоё цагийг өнгөрүүлээсэй гэж хүсээд судлаад ирсэн байгаа. Тэгээд манай Марон Аска хоёр бол 0-ны асуудал бол байхгүй. Яг уу хаяа Аска жоохон бадайгаа жолонгоос өөр газар өнгөрүүлээд унаацсан мэт. Гэтэ ер нь бол ирээдүйд бас өөр газар шээж баах асуудал гарч магадгүй учраас бас би өөр бас сайн судлаад ер нь хурдан арга хэмжээ авахд тус болох байх гэж бодож байна. Тийм учраас танаа муурчин 0-нд би засч чаддаг ч гэсэн бас энэ бичлэгийг үзээд авчвал та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл авах гэж бодож байна. За тэгвэл бичлэгээ орцгоё. За тэгээд эхлээд хэрвээ танаа муурчин 0-оос өөр газар би зассан байхад хамгийн түрүүнд уурлахгүй байх. Загнаж зодож уцаарлахгүй байхыг хүсье. Яг муур бол өөрийгөө яагаад загнуулж байгаагаа бол сайн мэдхгүй. Яг хүмүүс мэддэг гэж бол хэлдэг л дээ. Гэхдээ өөрт нь бол алдаар ер нь бол би засаагүй асуудлууд бол зөндөө байдаг. Тийм учраас эхлээд тайван байх хэрэгтэй. За тэгээд муурны чинь одоо сэтгэл зүйн байдал бас биеийн одоо эрүүл мэндийн асуудал гэдэг нь байгаа учраас хамгийн түрүүнд одоо энэ хоёрыг бас сайн бодож үзэх хэрэгтэй байгаа. Яа манай хүн амар сагс байна өнөөдөр. Манжужоо хөөе. Хөөе. Билэрөө. За тэгээд хамгийн түрүүнд нэгдүгээр шалтгаан. Үржлийн одоо хаалгаагүй эр муурны одоо үржлийн механизм эхэлсэн. За эсвэл эм муурны ороон ороод янз бүрийн газар одоо шээж бааж ер нь бол өөрчлөлтөд бэлэн болсон байгаа. Муур бол 0-оос өөр газар ер нь бол бие засдаг байгаа. За тэгээд та бүхэн маань үржлийн талаар яг хизээ муур одоо үржлийн механизм эхэлдэг вэ гэдгийг бол өөр бичлэг дээр бас үзээрэй. Би хоёр бичлэгт бол тавьсан байгаа. За юу ч гэсэн эр муур бол 5-аас дээш ер нь сараас за 1 6 7 8 сартаа хат бол үржлийн механизм нь эхлэхдээ бэлэн болсон байдаг. Тэгээ энэ муур бол нэлээд бас эрт 4 сараас ордог муур байна, 5 сараас ордог муур байна. Тэгээд ер нь бол муурнаас хамаарат эрт бас ордог байгаа. За тэгээ яагаад шээсээ цацдаг вэ гэх юм бол одоо байгальд бол муур гэдэг амьтан бол ганцаараа ер нь бол амьдардаг. Өөрийнхөө одоо орон зайгаа хамгаалангаа тэндээ ингээ ан хийж амьдардаг учраас муур гэдэг одоо төрлийн амьтад бол бие биентэйгээ уулзах нь бол бага байдаг. Тийм учраас янз бүрийн газар шээсээ цацаж, ойруулж, бие бинийгээ холоос олж тэгээд нийлдэг байгаа байхгүй юу? Тэгээд энэ бол тийм механизмынх нь одоо ДНХ дотор нь бол байгаа кодлогдсон зүйл учраас та ер нь бол болиулж авч чадахгүй. За тийм учраас яг вэ гэвэл эртхэн заслагт оруулах юм бол шээсээ цацах асуудал бол ер нь бол байхгүй. За тэгээд эмнэлгээ сайн судалж агаад эмчээсээ сайн асууж агаад бас миний нүржлийн мэсгэлийн талаар бичлэгийг бас үзээд тэгээд шийдээсэй гэж хүсэж байна. За тэгээд хоёрт бол жорлон ба элсэн ер нь бол таалагдахгүй байгаа. За нэгт бол бохир жорлонтой байна. Ер нь бол жорлонгийн бол өдөрт 2-оос 3 дол цэвэрлдэг байгаа. Тэгэхгүй 2 өдөр 3 өдөр алгасаж цэвэрлдэг бол мууранд бол их бохир санагдана. Тийм болохоор өөр газар очоод ер нь бол бие засчдаг асуудлууд байдаг. За тэгээд элсний хувьд бол мууранд тийм лимоны үнэртэй, кофений үнэртэй элсүүд хүмүүс хэрэглэдэг юм шиг байлаа. Гэтэ надад бол тийм элс хэрэглэх юм бол муурчин ер нь бол таалагдахгүй өөр газар бие засдаг байх гэж бодож байна. Яагаад бол муурны хамар одоо үнэрлэх чадвар нь бол хүнээс хэд дахин их байдаг. Тэгээд муурчин лимон, мандарин, апельсины үнэр нь дургу яагаад л өөрт нь хортой учраас тийм үнэрнээс ер нь бол зайлс хийдэг байхгүй юу? Тийм учраас лимон элс яагаад хүн бүтээсэн болоо гэдгийг амар сонир санагдаад байна. Тийм учраас үнэргүй элс хэрэглэхийг хүсэж байна. Тэгээд ер нь бол үнэртэй юмнууд одоо үнэртэй ус, арома, үнэртэй элс гэдэг чинь мууранд бол маш их хортой байдаг. Тэгээд муурны одоо энэ саврууны полцгор монголоор юу гэдэг полцгор хэсэг нь арьсан ер нь бол гаднаас одоо бодисыг шингээж авахта амархан байдаг учраас хэрвээ танаа дээр хэрэглэж байгаа элс чинь муу одоо бодистэй юм хортой бодистэй лимоны бодистэй байх юм бол танаа мууранд бол баг багаар та хор өгж байгаа гэсэнтэй л адилхан учраас элсээ үнэргүй за модны үрц юм уу шороо за цаасаар хийсэн элс гэхийг би та бүхэндээ зөвлөж байна. За тэгээ өдөр болгон 0-аар цэвэрлээд байх юм бол ер нь бол гэрт бол үнэр бол нэг байхгүй яг жоохон ингээд үнэртэж магадгүй гэхдээ өдөр болгон цэвэрлээд байх юм бол гайгүй байдаг байгаа. За бас биенд таарахгүй 0-ны хэмжээ одоо нэлээд юм томдуу биетэй мууранд жижиг 0 бол таарахгүй ер нь бол бие засахад түүхтэй ч юм уу эсвэл ер нь бол элсэн одоо тохирох хэмжээ нь бага ер нь бол өөртөө таалагдахгүй асуудлууд байгаа учраас биенд тохирсон жорлон авч өгөөрэй. Тэгээд
Ялхагт нь бол жижигхэн жолон байж болно. Гэхдээ биеийн томрох тусам жолонгийн солиод өгвөл тохиромжтой байна. За тэгээд муурны тоогоороо 0-тай байвал зүгээр. За манай хоёр бол Аска Маро хоёрыг бол тийжээж байгаа учраас 2-0-тай байгаа. Тэгээд ер нь бол энэ 0 Мароных энэ нь Аска гэх гэсэн юм байхгүй, хоёлаа ингээд солбоод ороод би засдаг. Гэхдээ 1-0-тай байснаас 2-0-тайс нь ер нь бол их энэ хоёрт бол тухтай санагддаг юм байлээ. Тийм учраас хэрвээ та 2 мууртай 2-0-тай, 3 мууртай 3-0-тай байвал зүгээр ах гэж бодож байна. За тэгээд 3-т бол сэтгэл зүйн байдал. Танаа мууранд чинь ер нь бол сэтгэл зүйн хувьд нь тогтворгүй, ер нь бол их айдастай, давчуу байх юм бол 0-доо би засахгүй өөр газар 0 би засчих асуудлууд бас гардаг. Тэгээд зарим хүмүүс муурны сэтгэл зүйг одоо бас бодох хэрэгтэй юм уу те гэж бодож иж магадгүй. Гэхдээ ямар ч амьд амтан сэтгэл зүйн байдал бол ер нь бол сэтгэл хөдлөл гэдэг бол байгаа. Тийм учраас муур болохоор мохоо болохоор амтан болохоор гэдгээр нь үл таамсруулж болохгүй. Бас хөөр эднэр чинь нэг 2-3 насны IQ-тэй. Тийм учраас нэг ялах хөвгт шиг хайр хүсэж байгаа, инхрийлээд эрхлүүлэхийг бас хүсэж байгаа учраас сэтгэл зүй гэдгийг бас сайн та бүхэн маань ойлгож өгөөсэй гэж хүсэж байна. За ер нь тэгээд муурны 0 бол муурны сэтгэл зүйн байдлыг бол илэрхийлж байгаа тойл гэсэн үг. За ямар асуудлаар сэтгэл зүйн ингээд байдал нь тогтворгүй болдог вэ гэх юм бол нэгт шинэ гишүүн нэмэгдэх, одоо шинэ муур гэрт авчрах ч юм уу, одоо шинэ ам бол нэмэгдэх ч юм уу те. Тэгэхэд мууранд ер нь бол өөрийнх нь орчлон өөрчлөгдөх гэдэг бол стресс учраас жоохон жолондоо би засах өөр газар би засчих асуудал бас байдаг гэж байна. За тэгээд байнга дарамттай байх, одоо байнга загнах, хуцаарлах, юм шидэх, зодох ч юм уу, эсвэл амар их чанга чимээтэй одоо төгшөө байдалтай газар ер нь өсөж байгаа муур бол жорлондоо ер нь бол би засч чадахгүй өөр газар би засах юм уу, эсвэл жорлондоо очиж би засахынхаа замд одоо ингээд төвчж чадахгүй би засчих гэсэн асуудлууд бас байдаг. Тэгээ энэ бол ер нь бол хүнд ч гэсэн байдаг. Хүнийг ингээд тийм дарамттай, муцаартай байлгаад байх юм бол өөрөө хийж чаддаг зүйлсийг бас хийж чадахгүй болдог учраас амьтанд ч гэсэн тийм адилхан зүйлсүүд байдаг байгаа. Тийм болохоор аль болох амьтантайгаа тайван, зөөлхөн, илтгэр харьцдаг байгаасай гэж хүсэж байна. Ер нь бол манай Монголд амьтныг бол тэгж зодож барьж шийтгэж тэ уцаарлаж загнаж ер нь бол номхон болгодог маягийн бодол бол байдаг. Гэхдээ энэ нь бол эрүүл зүйл биш, зөв зүйл биш. Та амьтантай одоо харьцаж байгаа бол сэтгэлээсээ зөөлхөн, хайр халамжтай дулаанаар харьцаж байгаасай гэж хүсэж байна. За тэгээ бас хурц үнэртэй, чимээтэй, хэд их одоо өөрчлөлттэй орчин байх юм бол бас бие засахта одоо өөр газар засчдаг байгаа. За тэгээ зочин ихтэй ч юм уу те бас өөр гэрт ер нь бол нэлээд орчин өөрчлөгдөж одоо нүүж барьдаг, байнга одоо өөр газар амьдардаг ч юм уу те. Тийм орчлон өөрчлөгдсөн газар байх юм бол муур бол бие засахта ер нь бол алдчихдаг асуудал байна. Их өнгөрөө байна манай хүн. За тэгээд бас гэрт хүн баг байхгүй. Одоо эзэн нь дандаа гэрээ ер нь бол гэртээ байдгүй, ганцаарангийн байлгадаг ч юм уу, эсвэл гэртээ байгаа ч гэсэн муураа тоодгүй ингээ орхицсан байдаг. Тийм байдалтай юм бол ер нь бол хайр дутагдсанаас болоод жорлондоо одоо бие засахгүй асуудлууд бас байдаг. Тэгээ бас жорлон дандаа бохир ер нь бол байвал сая та бүхэнд бас тайлбарсан шиг сэтгэл зүйн хувьд нь ер нь бол муухай санагдаад өөр газар бие засчдаг байгаа. За тийм учраас одоо муурныхаа сэтгэл зүй бас бодож тэжээгээсэй гэж хүсэж байна. За дөрөвт бол орон зайгаа ойлгоогүй муур. Гэрийнхаа хаана нь унтаж хөвтдгийг, хаана нь тоглож барьдгийг, хаана нэрхэлж болдгийг те, хаана 0 байдгийг гэдгээ сайн ойлгоогүй муурнууд бол бие засахтаа ер нь хамаа намаагүй засчих асуудал байгаа. Тэгээ энэ бол гэрт шинээр ирсэн муур, баг сартай мууранд бол байдаг асуудал байгаа. За тэгээд энэ дээр бол бас арга байгаа учраас энийхээ дараа та бүхэнд танилцуулъя. За тавт бол өндөр настай муур. За муур бол нэг 8 нас өнгөрөөд ер нь бол ахмаг настай. За 10 наснаас хойш бол ер нь бол өндөр настай муур бол орно. Тийм учраас хөөрхий биеийн булчин одоо ингээд сулраад үе мөчн өвдөж эхэлдэг байгаа. Тэгээд бас муурандаа бол ингээд хөл муутай, нойрныхоо татсан хэтэрхий өндөр учраас ингээд нойл руугаа хорч чадахгүй гадна шээж ч юм уу, одоо бас хөөрхий хөгшрөөд эхлэхээр зарим муур нохоонууд чинь дожиг болдог гэх юм уу да. Юм артамтгай болдогч тал байгаа учраас нойло хаанагаа мэдгүй өөр газар одоо бие засчих ч юм уу, өөрөө бие засж байгааж мэдгүй бие засчих асуудал байдаг учраас хэрвээ танаа муурч өндөр настай байвал бас эмнэлэгт үзүүлээд салгаж үзээрэй гэж хүсэж байна. За тэгээ хамгийн сүүлд 6-д бол өвчин.
зиститтэй муур ер нь шээж чадахгүй ингээ янз бүрийн газар туслуулаад яваад байна уу? Эсвэл одоо цустай те шээж байвал та эртхэн эмнэлэгт үзүүлээрэй. За тэгээд бас бөөрийн өрөвсөлтэй шээсний сугандаа чулуужилттай ч юм уу. Ер нь бол энэ шээсний хэсгээрээ маш их асуудалтай байвал янз бүрийн газар туслуулаад шээгээд явж иж магадгүй. За тэгээд чихрийн шижинтэй муур гэж бас байна. Чихрийн шижинтэй хит харгалттай муур бол одоо жирийн үеэс 2 дахин шийдэг байгаа. Тийм болохоор хөөхөд авсгандаа ингээд шээсээ барьж чадахгүйгээр шээсээ алдаад өөр газар шээх гэсэн асуудлууд бас байдаг учраас хит тархалуулах муу гэдгийг та бүхэн минь ойлгоосэй. Манай муур хит туранхай энийг бандаалах юмсан гэдэг байдаг хүмүүс эхлээд зогсчээ. Танаа муур чинь ямар ясны хэлбэртэй ямар төрлийн муур гэдгээ сайн судлаасай. Одоо Maroon Aska шиг British Short Hair, Scottish Fold ийм болцгор ийм бөөнгийн нүүртэй ийм булчинлаг муурнууд бол бандгаар харагддаг. Угаасаа тэр нь өөртөө биенийх нь онцлог баг. Харин Angkor, Siam шиг ийм нарийнхан Oriental хэлбэрийн одоо урт хамартай тийм муурнууд бол ер нь хөнгөн шинхэн байх хэвээр өсөр чарайхтаа бие нь бол илүү тийм шүрмслэг булчинлаг байх хэвээр учраас хэд тархалуулж болохгүй. Тархалууллаа гэд нүүрэн нарийнхан бүдүүн биедээ нэг тийм сонин мууралцдаг учраас битгий тэгээ чихрийн шижинтэй болчих шүү дээ. За тэгээ одоо та бүхэндээ аргуудын танилцуулъя. Хамгийн түрүүнд бол нойлын байнга цэвэрлж агаарэ. Одоо ажилдаа явахаа өмнө нойлын цэвэрлээд харж ирээд нойлын цэвэрлэг өдөрт 2 удаа цэвэрлэх. Эсвэл амралтынхаа өдрөөр өдөр дахиад нэмж цэвэрлээд ерөө өдөрт 3 удаа цэвэрлэх ч юм уу. Өдөр болгон цэвэрлж агаарэ. Тэгэж 2 өдөр алгасад цэвэрлэх ч юм уу тийм ээ. Тийм байдалтай байх юм бол ер нь муурч нь бол өөр газар бие засчих асуудал байгаа шүү. За тэгээ хоёрд бол нойлоос бус газар бол баг сайн цэвэрлэгээтэй байх хэрэгтэй. Тэгээ хэрэг шээсэн бол шээсийг бол үнэрийг алга болгох одоо цэвэрлэгээ хийгээд тийм нэмэгний шүүстэй бодисоор цэвэрлэх юм бол альдаг гэж сонсч байсан. Тэгээ нойлоос бус газар бол маш сайн үнэрийг арилгаад мууранд бол нойлдоо шийдэх шүү гэдгийг бол үнэрээр нь бас зааж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд муурны амьдарч байгаа орчныг бол нэг солихгүй байхаг хүсэж байна. Хэрэг нүүх юм бол өөрхөн дуртай тоор юм уу хоолны сам мав байршлын ч юм уу тийм ээ солихгүйгээр тавьж өгж агаарэ гэж хүсэж байна. За тэгээд элний төрөл гэж бас мууранд бол дуртай дургу гэж бас байгаа. Жишээлбэл жижигхэн ширхэгтэй ер нь саврууныхан завсар нь ингээд наалдаад орчдөг ч юм уу. Тийм элсэнд бол муур бол дургу байдаг учраас аль болох том ширхэгтэй элс ч юм уу эсвэл үнэргүүд байгалийн гаралтай одоо шороо таасаар хийсэн элс бас модны үрц элс гэж бас байдаг учраас тийм элснүүдийг бас хэрэгж үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд тофутэй элс бол Японд бас байдаг. Тэгээд надад таалагдаагүй яа шээстэй тэр тофуны үнэр хоёр ингээд нийлэхээр үнэхээр заваа үнэртэй. Яг тэгээд хэрэглээд тастай левелж яг хэрэглэж ивэл бас байгалийн гаралтай болохоор бас болж хийж магадгүй. Миний хувьд бол жоохон эйг үнэртэй санагдсан. За тэгээд нойлын бие засгаад амар газар тавьж өгж байгаарэ. Хөгшин муурнууд ч юм уу эсвэл биендээ ингээд ямар нэг өвчин тээж явж байгаа муур бол жорлон одоо ороход хэцүү газар байх юм бол хөрхий өөр газар шийдэж магадгүй учраас хэрэг өндөр настай мууртай өвчтэй мууртай бол нойлын ойртуулаад би засахад амар газар тавьж өгөөд эсвэл нойлонд давцсан хийж өгөөд нойлдоо ороход нь амар болгож өгөөсэй гэж хүсэж байна. За тэгээ бас гэртээ ер нь бол хүн болгон байж чадахгүй шүү дээ. Ингээ өдөр ажилдаа яваад оройн одоо мөгжрөл одоо удаан цаг өнгөрүүлж байгаа гэртээ орж иж байгаа та бүхэн бас байгаа. Тийм учраас муурчин хөрх таныг маш удаан цагаас хүлээж байгаа. Тийм учраас хэрэг та чаддаг бол өдөрт нэг 10-аас 15 минут мууртайгаа тоглож өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд тийсээ тоглож чадахгүй өдрөө сайн илээд, сайн ярилцаад те бас би чамааг ингээд анхаарч байгаа шүү, би чам тайртай шүү гэдгийг илэрхийлж өгч явах юм бол тийм шийх асуудлууд нь бас багасдаг байгаа. Тэгээд зарим муурнууд эзнээ ингээд гадаа гарахт нь яг орон дээр очиж хийдэг муурнууд байдаг байгаа. Жоон зэвэн байгаа л да. Тийм замтай муур бол тэг хөрхийг ганцаардаад эзнээсээ холтоос айгаад одоо тэгэж өөрийгөө анхаараасаа гэж удаад шийж байгаа учраас загин зодохгүйгээр одоо ивэн олоод гэртээ одоо байхдаа тоглож өгдөг ч юм ажилдаа явахын өмнө жоохон тоглоод өгдөг ч юм уу тийм ээ цагийг жоохон өнгөрүүлдэг болоосэй гэж хүсэж байна. Тэгээд энийг бол 1-2 удаа хийгээд муурч нь бол засрахгүй. Ер нь бол байнга таны өөрийн чинь одоо habit өдөр болгоны дадал зуршил болгоод тоглож өгөл дээрх. Тэгэхгүй бол 1-2 тоглоод өнгөрчих юм бол муурч нь ер нь бол засрагдахгүй байх гэж бодож байна. Бас орон зайгаа ойлгоогүй муурнууд байна. Хан шээж баадын хаан тоглолтын гэдгийг мэдгүй муурнууд байгаа. Тэр муурнуудтай ч гэсэн тоглолт зааж өгдөг байгаа. Орд дэрэн дээр хевсэн дээрээ одоо мууртайгаа сайн тоглож өгөх хэрэгтэй. Энэ газар чинь тоглолтын газар юм байна. Энэ газар чинь эрхэлдэг. Энэ газар чинь ундаж хөвцөг газар юм байна штэ гэж өөртөө ер нь бол ойлгоод миний бие засах газар бол энэ тор юм байна. Эсвэл энэ жорлын юм байна гэдгийг бол ойлгох тусалдаг байгаа. Тэгээд тоглохдоо та бүхэн янз бүрийн тоглоомнууд байна. Одоо уяатай, тэгээ урдаа юм хөөрхөн хулган шувуутай торнууд тор гинэ.
тоглоом байна. Тэгээ бөмбөг байна те. Тэгээ сайн орд ирэн дээрээ эрхлүүлээд ямар сонь сонсож байна те. Сайн эрхлүүлээд цуг одоо те гой цагийг ингээд өнгөрүүлэх юм бол муурч нь бол орон зайгаа ойлгодог байгаа. За тэгээ бас catnip гэд муурны нөгөө үсэдэг та. Тэгээ бас орд ирэн дээр ингээд жоохон цацаад тэгээд дээр нь ингээд мууртаагаас хөөс басаа гоочлоо ингээд тоглоомор тоглоод өгөх юм бол муурч нь илүү тийм стресс нь гараад ер нь бол тайвшраад энэ газар л гоё тухтай газар юм байна гэж ойлгодог байгаа. За тэгээ хамгийн сүүлд бол муурны тортой байл зүгээр би бол манууныг авахд бол тор бэлдсэн байсан 3 давхар тортой. Тэгээ хамгийн дээдлэх давхар дээр нь бол муур манай маруу унддаг. 2 давхар дээр нь бол ус хоолыг тавьчихдаг. Бас тэндээ унддаг. Тэгээд доор нь 0-ыг хийцэн байдаг. Тэгээд анх гэрт ирэхэд бол тэр торондоо хийгээд тасгадаг байгаа. Энд нь 0 ч байгаа шүү гэдгийг бол нэг 7 хоног бол тасгах хэрэгтэй байдаг. Тэгээд анх муур хийж байгаа хүмүүстэй зориулаад бас өөр бичлэг дахин хийж өгье гэж бодож байна. Тэгээд торны одоо төрөл бол ийм жижигхэн нэгэн одоо ийм давхартай тор байдаг да ийм тулаа муулаа хийцэн. Тийм тор бол мууранд бол тохгүй байдаг. Муур бол ингээд дээшээ доош өсөрч харайж ер нь бол биеийн тамир хийдэг учраас ядаж 2 давхартай тор байвал мууранд чинь бас хэрэгтэй мууранд чинь тухтай байдгийг шүү. За тэгээд ийм хідэн 10-нууд байна. Та бүхэн маань оролдоод үзээрэй. Тэгээд хэрвээ одоо аль аргыг хэрэгэлсэн ч гэсэн ер нь шийдэхгүй байвал эмнэлэгт очиж үзүүлээрэй. Бас өөр асуудлууд байж магадгүй бас эмчээсээ асуугаад мууранд чинь бас таны нүдэнд харагдахгүй асуудлууд бас байж магадгүй учраас сайн ярилцж үзээрэй гэж хүсэж байна. За тэгээд та бүхэн маань мууртайгаа урт удаан гоё цагийг өнгөрүүлээд зөндөө их хайраар халамжлаад гоё тоглож өгөөд амттан авч өгөөд инхрийлээд тэгээ гоё дурсамжтай үлдээсэй гэж хүсэж байна. За тэгээд муурныхаа асуудлыг бас шийдээд таалагдсан бол миний бичлэгийг like, subscribe хийгээд өгөөрэй. Тэгээд комментэнд бас гоё комент үлдээгээсэй гэж хүсэж байна. За та бүхэндээ маш их хайртай шүү. Баярлалаа.